2 радиустай тойрогт багтсан тэгшүүнцэд гурвалжны периметр нь ийм бол гурвалжны талбайг олгоорой. За эхлээд гурвалжны талбай гэдэг бол тэгшүүнцэд гурвалжны талбай гэдэг бол хоёр катетуудыг нь хооронд мөржүүлээд хоёр туваагаад олж болдог. За тэгэхээр бид энэ томьёог ашиглана. Тэгэхээр AB2-ийнхоо үр журийг олох хэрэгтэй байна. За 2 радиустай тойрог байлаа. За энд багтсан тэгшүүнцэд гурвалжин гэхлээр тэгшүүнцэд гурвалжныхын гипноз нь диаметртэй давхцах хэрэгтэй. За тэгээд тойргийн радиус нь 2-той тэнцүү гэдгээс энэ тэгшүүнцэд гурвалжны гипноз нь 4 гэж гарах юм байна. За энэ катетыг нь А, энэ катетыг нь Б гэж тэмдэглэе. За мэдээж хэрэг Пифагорын теоремсаар бол А квадрат дээр нэмэх нь Б квадрат бол 4-ийн квадрат буюу 16 гэж гарна. За нөгөө нэг нөхцөл буюу энээс харах юм бол А дээр нэмэх нь Б, нэмэх нь С, С-ийн оронд 4 байгаа. Энэ бол 4 дээр нэмэх нь язгуурдаар 37 болно. За мэдээж эндээс юу гэж гарч ирэх вэ гэхлээр А дээр нэмэх нь Б бол язгуурдаар 37-той тэнцүү юм байна гэж гарч ирэх нь байна. За энэ илэрхийллийн хоёр талыг квадрат зэрэг төшөөлвөл өөрөөр хэлэх юм бол энэний квадрат гэдэг нь язгуурдаар 37-гийн квадрат 37-той тэнцүү. За энийг задлах юм бол А квадрат нэмэх нь 2AB нэмэх нь Б квадрат тэнцүү 37 болно. За бид нэр А квадрат дээр Б квадратыг нэмэх юм бол 16 байдгаа гэж гаргасан. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр 16 байх юм байна. Тэр 16-гаа хойш нугалаад хасах юм бол 2AB тэнцүү 21 гэж гарч ирнэ. За мэдээж хоёр талын 2 тооцох юм бол А гүрчг нь Б нь 2-ны 21 болно. За тэгээ бидний зорилго бол баг биелсэн. AB-гийн үр жур нь 2-ны 21. Тэгээд трийг энд оруулаад авчих юм бол гурвалжны талбай гэдэг бол 2-ны 21-ийг хуваах нь 2 буюу 4-ний 21 гэж болтно.